дээрээ сайн байна уу? Бичлэгээр уулзаагүй байсан байна. Тэгээ би жил гарны дараагаас шинэ бичлэгээр уулзж байна. Энэ удаа болохоор миний 11 сарын сүүлээр авсан зүйл болон 11 сарын 11-ний нөгөө нэг хиттийн том амьдрал гэдэг штеп. Тэрүүгээр захиалж авсан юмнуудаа бол нэг тийм амар хэм биш. Зүгээр носон цамц маань зүгээр төмөрөх тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээ носон хувцснууд захиалахаар ямархуу ирэх бол гэж жоохон хэцүү байгаа зүгхгүй юу. Тэгээ бүгдээрээ 11 сар захиалсан носон хувцснуудыг харцгаая. Одоо яг орой болж байгаа болохоор ер нь амар хэм шачаансан чимээ гарахгүй тул эхлээд энэ цамцнуудаа ууднаас нь салгаад авчий. Тэгээд харцгаая. Миний захиалж авсан носон цамцнууд бүгдийн утнаас нь урьдчилсан гаргачлаа. За тэгээ бүгд өмсч үзье. Та носон цамц материал ямар гой зөвлөхөн. Тэгээд өмсгөл нь бол хөрхөн суугаад өчөж जैन. Сүлжмэл материалтай. Тийм дээр өмсө зохицуулбал хөрхөн харагдаар. Энэ юпг бас амар тажгүй юпг нь. Надад харахгүй байх уу гэж бодсон чинь ерөөд бол яг хөрхөн таарчлаа. Тэгээд гол нөгөө нэг ямар нэгэн хөдөлгөөнд саад байхгүй айгүй өвтэйхэн. Тэгээд ийм шорт болохоро мөлөө хийгээд бол нөгөө нэг ингэ жоохон юу бүгд ингэж тушддаг штэ. Тийм тушаа байхгүй гоё би дэвтэйхэн чөлөөтэй хөдөлж болохоор юм байна. Лэндүү цуцаан материалтай болохоор бас таарахгүй юм байна. Тэр нь амар таалагдлаа. Роз 7 хоноод энийг юм нь болохоор жоохон нөгөө нэг хог цуглуулах гэж магадгүй юм байна. За дараагийн хувцсыг үзье. Дараагийн энэ цамцанд би 17 өглөө ерөөд бол энгийн хар цамц юм шиг мөртлөө яг энэ цагаан хэсгүүд нь энэ цамцыг амар хөрхөн дигжим болгож өгч байгаа. Тэгээд энэ бол амар хөрхөн баг ингэж яасан ч өмсгөд баг хослол шиг харагдчих тийм хоёрыг. Энэ цамц бүр амар зөөлхөн амар тухтай мэй харагдаж байгаа шиг царайлаг. Хөрхөн цамц байна. Цамцанд би 10 сарын өглөө өмсгөл бол үнэхээр гоё. Тэгээд одоо ингэж яг ингэ харахаар бас юм хөрхөн харагдаж байгаа. Ийм цамц байна. Энийг тайлбаргүй аим гоё. Алгаан бол нэг ийм хөл юм байна. Хөрхөн одоо яг ингэж цахилгаан нэг юм дээр дороо хоёр цахилгаан тийм. Өснөөс нь олж би энэ цамцыг захиалсан. Тэгээд өс нь бол зөөлхөн гоё юм байна. Бас энэ материал нь би үрээд авахгүй бас зөөлхөн гоё цамц байна. Би энэ дараас 8 он өгнө. Таалагдчих. За энэ амар цэвэрхэн юм байна. Тэгээд бас яг гоё өмсгөд бол гоё. Гэтэ надад л энэ бүр яг өмсгөд бүр амар тухтай санагдсан. Тэрийг бодоход бол яг тийм яг гоё тухтай юм шиг санагдахгүй байна. Тийм болохоор би 10-аас 7 өгнө. За ийм байна. Хөрхөн байна. Энэ цамцанд бол 10-аас 9 оноо. Өмсгөд гоё тухтай байна. Өмсгөд тухтай байна гэдэг чинь бас байнга өмсгдөх боломжтой гэсэн үг. За хамгийн сүүлийн 2 юмыг том ийм том уул нь бол би ингэж бодож захиалж авсан. За энийг бол бараг амар нэмгэн материалтай. Тийм байна. Үлийн хүрдэг байгаа. Тэгээд ингээ харахад бол амар жижиг юм аа. Үлийн хүрдэг гэхэд амар жижигхэн савлахад ирсэн. Тэгэхээр энэ цуцаан биш мэлийн нэмгэн байх гэж бодчихъя.
Үеийн сорон зүй. Тэгээд артлаасаа нэг иймэрхүү малгайг үзцгээе. Малгай нь амар том юм байна. Монголын өвлийг бол даахаар гүрдэг юм заяа. Гол нь амар нэмгэн. Тэгэхээр ерөнхийдөө бол гүрдгийг бол энэчнээсээ сайхан үзэж байгаа л тэгэл өмсч үзэл авах хэрэгтэй юм байна. Гэтэ яг нэг ээлжиндээ өмсгөд бол хөөрхөн гүрдэг байна. Би энэ дарвас 6 оноо гэнэ. Яа тий. Энэ бол хасах 30-ыг бол даахааргүй юм шиг надад бол санагдчихээн. Энэ яаж хасах 30-ыг даах вэ? Ийм нэм гимч. Энд дэр юу бичсэн баа бэ? Бүрхэн чихтэй малгайсан. Гэтэ энэ болох надад л амар таалагдах байна. Тэгсэн чих гэхээс илүү тэнийг харагдах. Энэ хоёрын ингээд нийлүүлээд оёод энэ дэр нь хүүрхэн нөгөө нэг хүслэг бөмбөлөг аваад очноо. Тэгэл ингээл хар зүгээр ингийн малгай. Гэтэ энэ чихний юм хүүрхэн ч юм уу холоос харсан чаа. Энэ камерын дээр л зүгээр ингэж харагдаж байгаа болохоос ш. Ер нь бол тажгүй юм байна. Би чихтэй ч өмсөж магадгүй юм байна. Харж байгаа л болно. Энэ материал нь бас зузаан юм байна. Өргөн дээр жоохон цавир байсан юм шиг санагдах юм. Яриач юм өнгөтэй биш байсан баха. Жоохон юм шар өнгөтэй биш байсан баха. Гэтэ яг хөө зүгээр л тажгүй юм байна. Тэгээд би юм бол ийм өнгө бол захиалаагүй гэж бодож байна. Зургийг оруулчих. Амар том харьцагтай ирсэн заяа. Тэгээд энэ дотор ганцхан ийм багс хэрэглэгдэх юмнууд нь байгаа. Ишнүүд нь юм жижигэн баад. Энэ юм биш үү? Тэгээд яг энэ дотор ингээд багцж байгаа байхгүй. Энэ багс хүсэн зүйл юм байна. Тэгээд голн жижигэн болохоор авч явахад тасархан. Энд бол цонхонд цай майдлаа тань гэхгүй амар юм шиг санагдлаа. Тэгээд би үсээ бүржийлэх гад ийм захиж авсан. Энэ хоёр гिचдэг. Харин унтахад яг нэг хэрэглүүл гэж бодсон. Тэр нэг дээр хоёр тал дээрээ яг үсээ бүржийлэх үнтэй гэж бодсон. Тэгээд ийм захиж авсан. Парлам байна. Шүү байна. Амар хэрэгтэй. Энэ парлам болохоор яг крем баг иддэг гэсэн. Тэгээд нэгэн зузаанд гоё тарж өгдөг. Тэгсэн энэгээр болохоор газар өнгөлөгч болон тосон сүд тараах гэж авсан. Тэгээд гадуур нөгөө авч явахад энэ арай нөгөө нэмгээ хавтгаалахаар асархан баг. Тэгэхээр гүшлоконд явж хахад ч гэсэн гимгүү юм. Жүтэдолын сармусны бодог нэлийн уртсагчтэй тэгээ өгтгөрүүлт юм байлээ. Тэгээ өглөө будаад орой хүртэл хിവэрээ гол нь нөгөө өвлийн үлрэл ирж байгаа болохоор доошоо буудгүй харалтгүй тэрэнд хаалгацсан. Тэгээ темир хөрхөн жижигхэн өргөлөн бодогтэй 7 сараас ахгуулаад бодго мөлийг гарч эхлээд 3 сарын дотор хичэмтэй маш их нэмэгдээд миний нүүр бүр ингээд бүр ирээн болцсон заяа. Миний яг 90 доотлын сүгээр амар ирээн болоод тэгээд би арьсарчлага бүгдийн шинжилээд шинэ бүтээгдэхүүнээр солисон. Ерөнхийдөө бол одоо энэ яг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа болохоор аль нь үр дүнтэй байсан гэдгийг хэлж чадахгүй. Тэгээд дараа нь бүгдийг хэрэгж дуусаад хэлээ. Тэр дундаас яг энэ ануугийн 11 дэх азилак асидтэй энэ серум бол маш их таалагдсан. Эхний 1-2 өдрөөс гулаад миний батга нэлийн хатаад идэрч байгаа юм шиг санагдсан. Одоо нэг 10 өдөр хэрэглэж байгаа. Тэгээд би нөгөө хэрэглэхээс өмнөх зураг авсан байсан. Тэр зураг оруулаад яг одоо юм бохоо байгаа зураг оруулчихъя. Ямар ч гэсэн шинээр авсан бүтээгдэхүүнүүд маань болохоор надад маш хөргөн үр дүн өгч байгаа юм шиг санагдсан. Өдөр миний батга маань багасаад тийм өнгөн жоохон бүдэрч өгч байгаа. Тэгээд энэ хүртэл миний бичлэгийг үзсэн та нарт маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.